сайн байна уу? Сайн. Одоо би сургууль сургаал бичиж ийм зөвхөн зэрэгтэй болж наадчих. Ийм заах хэрэгтэй болж батарвал за миний би видеог бол шинг болмоор хамтран зохиол байгуулнаа. Хэдүүлээ хэдүүлээ дэсээс ирээд гоо нэгэн цэгийн дасгалыг хийсэе. За багшигаа дагаад нүдэ анаад дотроо бодоод энэ дасгалыг авчихно. За ихтэй цохон дээр гараа байлаа. Зөөлөн ам дотроо 8 тоо тоолоод яваад биш. 1 За нүднийхээ ухаан дээр авлаа. Нүдний ухаан дээр авлаа. За хамрахаа хоёр ажил тавлаа. Тэгээд дотроо тайван. Хичээл ихтэй анхаарал төвлөрнө гэсэн. За дөнгнөөс авлаа. За хотоод дээрээ зөв иргүүлээ. Хотоод. За түүснийхээ хэсэг зөв иргүүлээ. За одоо хохолынхаа хажууд. За шууны хэсэгтэй. Ихтөрөө доогоорын тоодэс. Асаабал анхааралтай үзэж. За болно. За баярлалаа. За соцтой. За та бүхний хичээл хийх болсон гэж үзээд хичээлийн зорилгыг хэлцүүлье. За манай өнөөдрийн хичээл зарчмаа танилцуулъя. Өнөөдрийн хичээл маань өөрийгөө болон бусдыг удирдах гэдгээр нь. За хоёрдугаарт нь өөрийгөө хянах, гуравдугаарт нь цаг баримтлах, дөрөвдүгээрт нь идэвхтэй бүтээж байх, тавдугаарт нь үлгэрдэх гэсэн зарчмууд дарааллуудаар явуулнэ. За ингээд та бүхэнд ширээний дээр чинь байгаа энэ үсгнүүд байгаа шүү дээ. Үсгнүүдээ эвдүүлээд суусан суудлаараа багтаа өгцгөө. За тэгээд энэ зургийг сайн ажиглаа. Энэ зурган дээр ямар утга учиртай вэ? Энэ хоёр хүн хоорондоо ямар ялгаатай вэ? Бас багтаа нэмжтэй ингэ сайн ажиллаж байгаа. За энэ дээр би нэг юм анхааруулж хэлэхэд энэ хоёр хүн маань хоёулаа 50 настай гинэ. 50 настай хүмүүс чинь. За та бүхэнд ямар энэ хоёр хүнийг юу гэж бодож байна? Энэ хоёр хүн дээр ямар ялгаанаа гэж байна? За чөлөөтэй сэтгэлтэй чөлөөтэй. Ахшаахных нь хөдөлгөөн сайн хийдэг. За тийм бол юм бэ. Зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч байна тийм ээ? За нөгөөх нь бол нэг хүн байна. За тийм яа. За энэ хүн маань юу хийж байгаа юм бэ? Тест оож нэг чи юу хийж байгаа гэсэн үг? Тэгвэл хөдөлгөөнийг хийж байгаа тийм ээ? Гэхдээ энэ хүн байна. Юу мэдэж чинь? Юу мэдэж байгаа чинь хөдөлгөөн мөн үү? Биш. Хам мэдэж шүү дээ. Мөн үү? Хөдөлгөөн мөн боловч идэвхтэй хөдөлгөөн биш те. За идэвхтэй хөдөлгөөн гэдэг маань яг тогтвортой 30 үйл ажиллагааг 10-20 минут байнгын үйл ажиллагаа байдлыг идэвхтэй хөдөлгөөн гэж байна. За ерөнхийлөгч маань бол яаж юм? Идэвхтэй нэг хүн маань маш сайн байна. За тэгвэл энэ хоёр хүний биеийн хацаануудыг хардаа. Аа зүйтэй тархан байна. Ургаа байна. Царайдсын хардаа. За ерөнхийлөгч маань ямар царайтай гэж байна? Гадрууг нэг нүрний гадрууг бодоод үзтээ үү? Ямар шаарч чөлөөтэй хийж 50 настай гэдгээс хамгийн гол нь энэ хоёр хүн. Зүйтэй үрчлээгүй гэдэг маань залуу байна тийм ээ? Яаж энэ хүн яагаад энэ залуу харагдаж байна? Зүйтэй. Хөдөлгөөнийг сайн хийдэг учраас энэ хүн маань наснасаа залуу харагдаж байна. За сонирхолтой хэлэхэд ерөнхийлөгч маань ямар ч их ажилтаа байсан өөртөө 10-20 минутыг өдөрт засуулдаг гэж байна. Сая бид нар ямар дасууд хийсэн? Цэгэд дасууд хийсэн тийм ээ? Энэ цэгэд дасуудыг амжилттай хөвшүүлсэн байна. Үүний хажуугаар бас идэвхтэй хөдөлгөөнийг байнга баримталдаг. Үүнийхээ үчид энэ хүн маань энэ сайхан залуу харагдаж байна тийм ээ? За энэ хүн маань бол
төгшөө харагдаж байна тийм. Идэвхтэй хөдөлгөөнийг байнгын хийдгүү учраас ийм харагдаж байна гэсэн. Тэгэхээр бүгдээрээ яах ёстой? Хаанаас идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй юу? Хэрэгтэй. Одоо энэ хүүхдүүд өдөр болгон энэ хөдөлгөөнийг хийгээд төвшүүлчих юм бол яах вэ? 50 нас 60 70 80. Ихэд та нарыг ерөнхийдөө чигээр гол залуу харагдах. Өөрөөр хэлбэл сэргэлэн цав байна, тийм ээ? Тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн дасгал болон за мөн манай сургуулийн байнга хийгддэг 64 тоо дасгалуудаа амьдрал дээр хэрэгжүүлээд өдөр болгон хийж хэвсцгээе. За ингээд дараагийн хүнслийг Батөргийн өстэй шилжүүлээ. Баа сайн байсан уу? Сайн. За багш та үзснээр асуулт асууя. Зөв аз жаргалтай эрүүл амьдрахад хөдөлгөөн чухал уу, хоолтос чухал уу? Багаараа ярилцаад байж багаараа ярилцаад тэгээд нэгдсэн шийдэл хүрээлээ. Гэхдээ баг дотроос багнаас өөр үс тодорхой үг байж болно. Тэрээс хамгаалах хэрэгтэй. За ингээд ярилцах. Хөдөлгөөн уу, хоолтос уу? Аз жаргалтай эрүүл амьдрах. 그리고 마우스 덮쳐. 아이. 다시 놔둬. 다시 도시보다 하나로 실수로 하나로 실수로 나 이렇게 힘이 있어서 그리고 안 가지고 싶어. 자, хөдөлгөөн чухал гэж хүүхдүүд дараа үзэх та. За, дараа үзэх. Хоол хүнс гэж дараа үзэх. Хоол хүнс гэж яасан. Хоёулаа байж болно. За, тэгвэл багш нь бас хоёулаа гэж гатаа бас сан тариад өгч байна. Яг гэвэл хүн эрүүл аз жаргалтай амьдрахад хооллолт хоол хүнс хоёулаа явах. Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Гэхдээ зөв хөдөлгөөн, зөв хооллолт нь хамгийн чухал зүйл юм байна. Хамгийн чухал. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн хийдэг байлаа гэхэд буруу хооллолт сэрлэх юм бол тэр хүн эрүүлж чадах уу? Чадахгүй. Эсрэг талаасаа тэр хүн хичнээн биелээ байсан хичээлээ. Хичнээн сайн идэвхтэй хөдөлгөөн хийдэг байлаа гэхэд буруу хооллолт туршилтаа болоод яг эрүүл байж чадахгүй. Тийм учраас хоёулаа нэг юмний хоёр талаас биш үү те? За тэр чухал зүйл нь тэгвэл юу гэж байна? Дадал хөвшил. За баярлалаа. Өнөөдөр манай хичээлийн сэдэв бол дадал хөвшил гэсэн сэдэв байнамаа. За та бүхэнд дахиад нэг асуулт асууя. Та бүгд өглөө орондоос ирэхээс өчигдээд орой хонд хүртлээ амьдралын ямар зүйл дадал хөвшлийг хэрэгжүүлдэг вэ? За хин өчигдээд за өглөө орноосоо босоос эхлээд яах вэ? Яарэ. Өдөр тутмын хуулийг санаад зөв. За нүүр гараа авах гэдэг чинь бас ямар зүйл дадал биш үү? Гарын зүйлийг дадал биш байх. За тэгээ яах вэ? Ороо гэдэг чинь бас нэг идэвхтэй хөдөлгөөн байж болно тийм үү? Хөшүүн бичин босоод бас ороо ороод гэдэг чинь. За тэгээд хоолцоогоо идэж юм мэдээж өргөнгөөрөө бас шууд хичээл сургуулийг явах болохгүй юм. За ингээд орой хонд хүртлээ хүн болвол байнгын идэвхтэй зорилттой идэвхтэй хөдөлгөөнд оршдог байна. За хамгийн гол зүйл бол ерөөсөө зөв дадал хөвшил хүн суралцчих юм бол ерөөсөө яах нь хүн аз жаргалтай эрүүл энд тун сайхан амьдарч чадах нэ тийм үү? За ингээд өнөөдрийн манай хичээлдээ амны хөндийн эрүүл ахын зөв дадал хөвшил сурах зорилгоор туршилт хийгээд манай химийн багш Нанс өгч маань хүрэлцээрсэн байна.
За одоо өнөөдрийн хичээлээр бид 170 түвшинтэй болохын тулд одоо амны бүдгийн эрүүл мэндийн шаардлагыг хангасан уусмал бэлтгэх туршлагыг хийгээд өөрснөө тэр уусмалаа уусмалаараа амаар зарж одоо туршлагаа хийж дуусгах хэрэгтэй юм даа. За ингээд баг болгоод бүгд болгоод бол энэ дадлага ажил хийх туршлагыг заавруудыг өгсөн байгаа. За энэ зааврыг аваад дэвтэр дээр наам сав байгаа. дэвтэр дээр наагаад за наасныхаа дараа хамгийн ихтэй дадлага ажлын хамгийн ихний зааврыг тавьцаад уншиж заавраар наагаад авсан бүхний руугаа уншина. Дадлага ажлынхаа зааврыг хамгийн эхлээд уншина. За хамгийн эхлээд юу хийж байгаа вэ? Уусмал бэлтгэх юу байх нь аргачлал гэж. За энэ аргачлалын дагуу хамгийн эхлээд яах гэсэн бэ? Хүүхд тулгуур дээр өгсөн байгууллагаас өөрснөө одоо яах вэ? 2% 200 г содиум тооцоо байдаг. За тооцоо байна одоо. 196 г. За одоо энийг шалгана шүү дээ. 196 г ус, 4 г сод орно гэж байгаа тийм үү? За ажлын хуудас гэсэн биеийн хуудас байгаа. Баг бүлгэн дээр байж байгаа. Энэ за энэ дээр одоо хэдэн грамм сод авах, хэдэн грамм юу авах вэ? Усаа бичнэ. Биччихээд 2% содын усанд болж ийн үгүй гэдэг яг нэг шалгана шүү дээ. Ингээ болно. Шалгана. За хин бичгээд. За мад гээ. Бүгдийг бичнэ шүү дээ. Усныхаа хэмжээг бичнэ. Содынхаа хэмжээг бичнэ. За бодлоо биччихвэл бодлоо дэвтэр дээр хийж болох юм байна. За наад цаасан дээр өөрөөсөө уусгч нь хэдэн грамм сод гэсэн билээ? 4 грамм сод. Уусгагч нь хэдэн грамм ус билээ? 106 грамм ус. За 196 грамм. За бичснийхаа дараа хүүхд тулгын дэвтэр дээрээс юу тооцоогоо одоо яг өөрснөө хийж энэ зөв байна уу буруу байна. За 2% гэдэг нь ямар гэсэн заад вэ? 100 грамм ус 2 грамм. За бодцоо бичээрэй. Дэвтэр дээрээ бодлоготой юм шүү. Заавчгүй бодлоготой энэ дараа нь бид бодлого бодсон чадварыг чинь шалгах гэж байна. 100 грамм уусмал бүгд дэвтэр дээр эгрээ. 100 грамм уусмал 2 грамм юу агуулгах вэ? Сод агуулгана. 2 грамм сод агуулгана. За тэгвэл 200 грамм уусмал гэдэг гэсэн чинь 100 грамм уусмалыг дор хийдэг бичих үү? 200 грамм уусмал хэдэн грамм сод агуулгах вэ? Аргачлалтайгаа хамтын самбар дээр бас бодох юм байна. За хэд болж тийм лээ? 4 грамм сод гэж байна тийм үү? За 4 грамм сод буюу уусгч хийж ярьж байгаа гэсэн. За 200 грамм уусмалаас 4 грамм асгарыг дөө. 100 грамм ус буюу уусгагч. За усны хэмжээ граммаар гаргачихлаа шүү дээ дараа. Одоо усны чинь миллилитрээр хэмжиж авна шүү дээ. Тэгэхээр одоо 196 грамм ус 196 миллилитртэй тэнцүү байгаа. Яагаад вэ? Усны нэг тэнцээ тэнцүүлээ. Нэгтэй тэнцүү учраас тийм үү? Тэгвэл одоо та нар яах вэ? Усны хэмжээ 196 миллилитр хэмжиж авна. 196 миллилитр ус гэдэг нь 196 грамм ус гэсэн үг тийм үү? За одоо бүгд тооцоогоо дэвтэр дээр бичиж чадсан уу? За одоо тэгвэл баг болгоноос одоо эхний бүрэн багаас гараад одоо 4 грамм содоо тэр электрон жигдэр жигнэ. За электрон жигдэр жигнэх санамжийг дэлгэрсэн байгаа. За нэг бүгд гараад ирээрээ. Санамжаа алчраад энэ байгаа. За тийш цагийнхаа шилдүүдийг аваад гэж байгаа. Жигнэх гэж байгаа хүмүүс.
халбар хийд байгаа. Зөвхөн цагны хашигтыг аваад чирээ. За одоо бусдын сайн харж байгаа электрожинтэй ажиллах санамжийг уншуулна. Жингээ бодвол ихтэй басаа. За дараа нь жингийн зүүн хатны удаан тавчиг удаан давж 0 нүдээ хэд болтгоо. Дараа нь жин дээр цагийн шилээ тавьж хамгийн баруун талын товчиг дараа дахин юу болтгоо. 0 болгоно. Дараа нь цагны шилэн дээр бодисоо хийж хэмжинэ. Хэдэн грамм бодис хийж хэмжихдээ 4 грамм бодисоо жигэн чаваад жингээ яах нь вэ? Унтраах юу яах нь дарж товчиг дарж яах нь унтраах. За 4 грамм жигэн авсан. За 4 грамм жигэн авсан одоо стакан шилэн стаканда юу байх вэ? Бодисоо хийн. За халбагч байгаа ш халбагаараа бүтгэх юм араа. Бүтгэх нь хараараа. За одоо цилиндртэй хэдэн миллилитр усаа имж авах вэ? 196 миллилитр усаа имж авах. За заримсаа авч шүү. Өнгөгүй одоо бүтсэн усны одоо цэгийг яаж тохируулж өгөхөөр харна шүү. Цилиндр чи хэдэн миллилитрийн цилиндр вэ? 250. Тэгэхээр 196 миллилитрийн зураасыг харж байгаа үстэй. 196 миллилитрийн зураас хийж байгаа шүү дээ. Чи юм чи усаа. За хэдэн хувийн хэдэн грамм ус мөлтөрөө 200 грамм яасан содиум. За одоо бид рүү хараа туршилтанд хэрэглэгдсэн багш төхөөрөмжүүд чинь шилэн самхан найзтай. За цагийн шилэн. Минзүрк байна уу? Хаана минзүрк? За минзүрк байхгүй үстэй. Минзүрк цилиндр нь. За тэгвэл минзүрк цилиндр хоёулаа шингэн бодисыг хэмжиж авч багш төхөөрөмжүүдээс нэгийг авсан мэ цилиндр. За скайн. За байна. За битсэн ус хэлсэн тийм үү? За ингээд уусгч баг уусмлаа бэлтгэлээ, уусмал баг бэлтгэлээ. Одоо хөдөлгөөн баг бэлтгэсэн. Хөвшил баг бэлтгэсэн. За утгач нь сайн утгач штэ. За одоо уусмлаа бэлтгэсэн юм чинь одоо яах вэ? Тэгсэн энэ уусмлаа одоо нэг удаагийн аягандаа яах нь вэ? Яг хуваач хийн одоо.
За танах бол 5 хуваач хийх юм байна. Нэг хүүхэд байл эд 6, тэд 6 хуваагаад хийгээрэй. За тэгээд өөрсдийнхөө аягт ихтэй урдаа аваад байж гараа. За танаа битгс яасан уу? За танаа битгс зайлж ихтэй одоо. За амдаа иж зайлахгүй штэ зайлна 30 секунд орчим зайлна. Амны хүндийг эрүүл ахуйн шаардлагатай соодын усандаа зайлж нэм бактери үүсдэг. Ханиад хүрхээс сэргийлдэг, дартаа тогтоодог. Хоолой амны хүндийг эрүүл ахуйн шаардлагыг хангасан юм. Яашин дээр. За буцаад аяр байж таах нь тийшээ явах бүгд карант руу асчихсан буцаад аяр байж нэг л удаа зайлаад авчихна. За ингээд. За одоо танаа үүсэл ба компьютер руу юугаа зайлцсан чи одоо юу яа. Нэг хүүхэд нь гарч ирээд бодлого бодлоо уусан үлдэх өшөө одоо өөр бодис өөр үсчиг аваад ямар тооцоо хийж болох вэ? Хийгээс их шохоор ид байна. Хийн галуу. За манд хэд гараад. За манд хэд 2% хоолны давсны ус 2% хоолны давсны 300 г уусан хэлэх тооцоо яг энд бодлого гэсэнтэй. Тэгэхээр биччих юм 2%. 2%. Тэгээд 300 г 300 г хоолны давсны ус тооцоо хийж үзүүлнэ. Хийнэ гэсэн. За хоолны давс бол бас амны үндийн эрүүл ахуйн шаардлага хангасан одоо хоолойн өвчтэй, хоолойны магтай, хоолойны ангитай, хоолойн амрах үрвсдэг ийм үйлдэлүүд бол гэр орондоо бол одоо ийм уус мөл бэлтгэх юм та. За тэгээ 2% гэдэг маань 100 г уус мөлт ч тийм нэг уугаар өгч 100 г уус мөлт 2 г давс авах гэх юм бол 300 г уус мөлт хэдэн грамм давс авах вэ? Түрүү шиг чэйжэрээ хэлсэн шүү. Хэдэн үү? 6 грамм давс авах нэ. За X-ээ одлоод яваарай. 6 грамм давс авах. Тэгвэл 300 грамм ус дотор 6 грамм давс авах гэж байгаа чинь хэдэн грамм ус байх вэ? 294 грамм юу авах вэ? Ус авах наа гэсэн. За дараа танах зайлцсан уу? За танах номер гараад дараагийн бодлого дахиад бодно. За сайн байна. За одоо сайн бодлого болж байгаа хүмүүсийг бас дүнд нөлөөлөх урамшууллын карт өгч бас үнэлгээ тавина. За одоо номер бичнэ. За 2%. 100 г. 100 г. За 2% 100 г. За усан дэвтэр дээр бодно шүү дээ. Нэг бол давхар ийгээд явна шүү дээ. 2% 100 г. За соодын ус бичиж. Одоо за соодын ус бичиж тооцоо юм тийм. За 2% битгэж юу гэсэн үг вэ? 100 г ус мөлтөг 2 г юу агуулах гэсэн үг вэ? Сод агуулах наа бодис. Тэгвэл дахиад 100 г ус мөлт гэсэн чи хэдүү шууд чэйжэр хэлсэн шүү. 100 г ус мөлт хэдүү 2 г гэсэн. За тэгвэл 100 г ус мөлт дотор 2 г сод авах гэж байгаа чи хэдэн грамм ус байх вэ? 98 г ус байна. За энэ тооцоо гинэ гэсэн. За 98 г юу гэсэн ус гэж тавьсан. Уус гэсэн байна. Уус мэл гэж тавьсан. Нэг уугны насандаа зөв юм хийжтэй саахаар цэвэр гоё бичин бүх юм анхааралтай хийжтэй. Ямбай хийсэн. За тэгвэл гэр орондоо бол баг хувийн концентрацтай. За одоо гэрт байгаа бүтсэн ус ашиглаад одоо аяны хэмжээтэй одоо
цаа удаг аяныхаа хэмжээтэй 200 г, 300 г-ны уусамлууд бэлтгээд ингээд тооцоо хийгээд өөрийнхөө амны үндэ эрүүл ахуйг шаардлагыг хангаад хийгээд иж болох нэ тийм үү? За энэ тооцоонуудыг бичиж авна. Чадж байгаа шууд хийн чадахгүй эргэлзээд байгаа нь аль нь ус үлээ, аль нь ус гэрч үлээ гэдээ сайн харна. За тэгвэл аптекуудад одоо амны үндэ эрүүл ахуйг шаардлагаас ямар уусмал байдаг байх нь вэ? За одоо тэр юу дэлгэцээ хараараа уусмлыг хэрэглээ болгох гэж байгаа тийм үү? 0.7% тамидины уусмал гэж сонссноо. За ямар өнгөтэй уусмал байдаг вэ? Бод бүрэн өнгөтэй. Энэ бол амны үндийн нэм бактерийг устгах зорилттой одоо ийм бодисыг хэрэглэсэн тамидины уусмал байна. Эсвэл шууд одоо ээж аваасаа яаж байгаа аптекаас энэ тамидины уусмалаар амаа зайлж амны үндийг эрүүлжүүлэх шаардлагатай байж байна. Бас гэр орны нөхцөл бол соодны уусмал байгаа. Соод ямар юу цаавд байдгийг та нар сая бодис шинжлэхтэй харсан тийм үү? За одоо энийг хэрэгжиж явах юм байна. За одоо ийм байгаа. Самбар дээр хоёр бодлогын нэг жишээнүүд бичсэн тийм. За одоо энэ хоёр бодлогыг зөв бодсон тайлбарч өгөхөд одоо ойлгож зөв бодсон хоёр хүүхдээ урамшууллыг хард өгнө. Энэ хоёр бичгээр тэр марл эдний байгаа. Ямар тийм сая гэсэн. За одоо штэ. За ингээд мартыг болохоор ангийн сайжруудын болоод алдаршуулах хэрэгтэй сайн гэж байна. За өөрөөр хэлбэл одоо химийн хичээлээр бодлогоо бод сайн сурсан. Үнэлгээ бол одоо дөрөвдүгээр үлдэлийн үнэлгээ бол явж байна шүү дээ. За одоо штэ. Одоо нэг юм. За одоо бид нар туршилт хийгээд онолтой туршилтаа хийсэн. Одоо штэ. Одоо түлхүүр өвгнүүдээ яа. За уусгагч концентрат давс сод гэсэн одоо ийм 5 үгийн доор гарч ирлээ тийм үү? За одоо давс сод доороос нэглээ. Давс сод хоёр юу юм? Уусгагч байгаа. Уусгагч давс сод хоёр. За уусгагч нь юу юм? Уусмал нь юу юм? Уусгагч хоёрын нэгдсэн байгаа. За уусмал. За тухайн уусмал дотор хэв зэргийн бодис агуулгаж байгаа юу гэж хэлэх вэ? Концентрат. Жишээлбэл одоо энэ уусмал дотор 300 г уусмал дотор хэдэн грамм бодис агуулгад байгаа? Тэр тухайн уусмал дотор агуулгаж байгаа уусан бодисын хэмжээ буюу уусан бодисын хэмжээг 100-ны хувиар илэрхийлэхээр л юу гарч ирэх нь вэ? Биднүүдээ бодож сурсан процентын концентрат буюу концентрат гэсэн ойлголттой яг нь гарч ирнэ. За тэгвэл химийн хичээлээр бид нар одоо уусгагч, уусмал, концентрат гэсэн юм бүхэл өгсөөр яах хэрэгтэй байх нь мэдэх хэрэгтэй. За одоо та нарт өгсөн дэвтэр дээр наасан зааварчилгаан дээр энийгээ бол гэртээ аваад явна шүү дээ. Тэр доор нь гэрийн даалгавар гэж бичсэн байна уу? Бой. За гэрийн даалгавар гэж бичсэн байгаад за тэрийг уншин да. Тэгээд гэртээ хийж би болох нь буюу гэрээ давж асуух юм байвал асуун шүү дээ. Зааварчилгаа нэмж өгнө. Гэрийн даалгавар гэсэн дээр гэртээ одоо ямар uuсан мэдхгүй юм. Хаасан дээр бодоод байна.
За одоо та нар өгсөн дараа чухал дээр үзүүл яах вэ? Өмнөх төсөөл дээр одоо та нартай судалгаа авсан байна. Тэгвэл одоо энэ туршилт хийгээд бодлогоо бодоод одоо уусмал гэж юу юм, уусгч нь юу юм, уусгагч нь юу юм, концентрат гэж юу гэдэг дандаа батлахсан юмудаа яг нөө та нар хүүхдүүд нь хийж байгаа шүү дээ. Тэрийгээ сайн анхаарна шүү дээ. Тэгээ уусгагч нь юу, уусгагч нь юу, уусмал нь юу, концентрат нь юу, за яаж туршилт хийсэн, ямар бааш төгөөрөмж хэрэгжсэн гэдэг одоо бүх ойлгосон юм одоо наад дээр бичиж өгч байгаа шүү дээ. Та нарыг хэлцэн ойлгосон байх гэдгээ батгаж одоо судалгаа гаргах гэж байгаа шүү дээ. Дууссан гараа өгөх гэж. Дууссан нөгөө. За дууссан өгчдөө гараа өгөх. За эдгээр түлхүүр өмнөдийг ашиглаад бүгд бүр толгойд дүгнэлт бичээрэй. Тэр дээр дүгнэлт. Өнөөдөр хичээлээс ямар ойлголт авав? Өшөө ямар байв? Тэгээд энэ түлхүүр өмнөдөөс ороо түлхүүр өмнөдөөс байж болно шүү дээ. Тэ? Ингээд бичигдээгүй түлхүүр өмнөдөөс ямар өмнөд байж болох вэ? Тоноо
Бүгдийг таагаа бич. За. Босоо гомдсон шүү. гараа өгөх амиж болно шүү. Та нарын ажлын урсны чарт чийцаас өгөөс. За ажлын урс өгөөс. Энийг хадгалсан бүгдээрээ зүг тал төвшил бусдыг уриалах хэрэг болгоныг уриалах үстэй. За уриалах. Бүгдээрээ дуусаасаа ярилцгаа. За талмаас гараад бусдыг уриалах нэг уриалах гэсэн юм. За хоолтой ярилцгаа жаана. Уриалж багчиштэй. Өнөөдрийн хичээлээр одоо юу ойлгож авсан? Зүг дад одоо бусдыг яаж уриалах Зөв дадлэгчтэй одоо уриалаа. Шууд босоо уншиж. Одоо За юу гэсэн багаараа тэр уриалгаа болчих жагаад за тэгээд зүгээр шууд хэлсэн ч болно бичснээр тайлбарлаж хэлсэн ч болно. За санаануудаа хоорондоо яриад хэлж чирээ ингэж чирээгээд нэг юм нэмээрээ. За сайн намайг ямар санаа ихгүй мөнгө чигээрээ. За эдний ширээ өрөөл гаргасан багш. Раавсаж бас өрөөл гайгүй. За босоо бос. Босоо үргэлжлүүлж харуулж байгаа. Бас хадаа. Юу таадад чи зүгээр хэлээ. Бас яхороо. Аа намайг үтэрээ. За. Хөлтөн багаас уншиж. Тэр үгүй гэж юу ярьдаг. За осмолог хөвшил. Осмолог. За уусмолог яадаг. Хүүхдүүд би зүг тал хөвшин ирээдүйн нас жаргах гэх юм. За одоо За хөвшил багаас дуусчихна. санаараа сайн хэлсэн үү бэлгүүн тулгаад бэлгүүнээ за Зүг тал хөвшин аж жаргалтай амьдрал юм уу? зарим санаанууд давхад хэлдэг. Таснаас судалгаа багсаа дүгнж үзээд өмнө авсан судалгаагаар зүг дадлын ижлийн талаар 10 хүүхэд мэдлэгтэй байсан бол хичээлийн дараа та нар 18 хүүхэд буюу 60 болж 33.3-аас 60% болж өссөн байна. Маань бас биднэрт хичээлийн маань ач холбогдол харагдаж байна. За ингэж хамгийн сүүлд нь хичээлээ дүгнж ирэхэд бид нэр ерөнхийлөгчөөр хэлсэн тийм үү? За тэгвэл ерөнхийлөгч маань энэ жил уриалга гаргасан байгаа зөв дадлыг суулгаснаар
зөв Монгол хүн болж эрүүлээ сэтгэж бүгдээрээ ерөнхийлөгч болж болохыг энэ хичээлдээ бүгдээрээ үзцгэлээ. За ингээд ажиллаа орно. За тэгээд өнөөдрийн хичээлээ бүгдээрээ үнэлээд за хуудасаа аваад гадаа өнөөдрийн хичээл нэрээ сэтгэл ханамжлал сайн гэж үнжийг хангалттай надад За гарахтаа энэ дээр үнэлнэ. За наа